зүүн хөлөг өвдгөр нь явлаа. За баруун гарыг дээш нөгөөд суугаа нурууг хагас мушгах байдал зүүн гар ий хаалттай ажиллаа. Зүүн хөлөө баруун хөлөө өхрийн юу байрлаж нэрлээ. За ширээ байрлалаас орчуулна. Зүүн гар дээгүүр орлоо. Баруун хөл дээгүүр ороод зүүн гар дээгүүр эсрэг. Зүү. Хөлийгээ татаж мэдвээ. За инхээр баруун цайны дотор талд үдэтний даална. Одоо яаж? Жохон л мэдрэгдэж байна үтгэхгүй. Яа тохог дэш нүргөөд шүүг. Хөл байранда гарын алталж байгаа зүүн гар дээгүүр оршин баруун гартаа орно. За бидээр орж байгаа тохгүй байдлыг түр байгаагаар нь хүлээж аваад амсгал гаргах бүрт тухайн хэсэг суларч байгаа мэтрээд амсгалаа тэндээс авч тийшээгээ гаргах. Шагаан ингээ болсон. Айчгүй. Гэтэ би тэгтээ нэг барайнд орсон гэсэн шүү дээ. Тэгэхэд аваачаад хэлж амжилгүй. Нэг чанга барьсан юм уу, татцсан юм уу? Шагааг юм. Тий, тэрнээс хойш бас жоохон мэдрэгдээд дуураараа ингэдэг шиг. Тэгэхээр сонгон гайхүйсэн. Тэгээ бүтлэн. Одоо баруун гар дээгүүр. Галны хойно байгаа. Одоо эсрэгээр ийшээ тань бүгдийгөө байгаа юм шиг санаж байгаа болж юм уу? Энэ хэсгийн чангарсан булчин машин сулж байгаа, тархины зурчин сулдаг. За, хэр барахтай чанга хүн бол ингэж ороод чадахгүй. За, тэгээ амсгалаа ийшээ аваад тийшээ гаргаж мэдэр. Мөрт орсон булчин сулраа зам, сүм,
хоёр гарыг дээш нь өргөж байгаа. Баруун гар зүүн өнгөн дээр дахиад хоошоо зүүн гар бие хаартал. Хөвлөгээ чангаж мэдрээ цээр нуруу эсгээрээ садрах. Ийм сайн шүртэй. Сайн шүү дээ. Зээж ингэж байна гэдэг чинь сэрээр. Түрүүжлэн тэр мушгаа байрлал явуулсан тий. Тийш. Ерөөсөө маш итгэхгүй ороод итгэсэн тий. Мушгаа байрлал дээр гол нуруугаа хэцүүлж аваад мушгаан ч амьсгал авах бүртээ дээш ингээд уулмууд хоорондоо зай гарч байгаа юм тий. Гаргахтаа ингээд хоёр сэр нуруугаа сэрж явуулж заалгаа. Заамаагаар уухад очиж хүүхдийн байрлал руу. За өнөөдөр таныг бискот хэлхий гэж бодсон. Тэгээд дөнгөж юу нүрээд дуусаа. Ирэх 7 хоногийн өдрүүд байгаа. Байгаа байна гэж бодлоо. Хүүхэд байрлал хүний баган нуруу хамгийн өвтэйхэн байрлал, зүг байрлал байлгадаг гэж үздэг. Гидсэн дотор хүүхэд яг нэг юм байрлалтай байдаг шүү дээ. Тэгээд хүүхэд байрлал гэж нэрлэдэг. Тэгэхээр си хүзөөний нугнаас эхлээд ээл микроортер 5S хүртэл. Яг хүүхдийн байрлал нурууны баган нурууны зүг байрлал байлгадаг. Ширээ байрлал. Ширээ байрлалаасаа өхөр мөр байрлал 3 тавлаа. Давсаа хөвлийг татаж мэдрээ. Амьсгал аваад сэр нуруугаар илүүтэй хүзүү эрүү дээш сайн болгож. Амьсгалаа гаргаад ахар сүлнээс эхлээд хүмүүн сайдар ахар сүлийг хуваад үүсний хөр хоошин татаад толгой үзүүгээс суулал зүйтэй амьсгал аваад хотоолоо. Сэр нуруугаар эрүү гарцыг дээш гаргалаа. Амьсгалаа хотоолоо. Хүүхдээ ширээ байрлал хотооход нуруу зовиртой юм. За маш сайн. За бүгдийг л гаргалаа. Хар сүлийг сайн хөвлөгийг хоошин татгалгаа үзүүгээс сууллаа. Төсөөлөв та аваад баруун хөл уртаа ирлээ. Зүүн хөл өвдгөр газар байгаад. Яа, баруун хөлөд хаж хууршлал. Яс хоёр гарыг дээш нь үргэн. За баруун хөл идэвхтэй хөвлийн хоошин сорж татаад нурууны хэсгээр хит их очиад өгөхгүйгээр гарлуугаа дээш тэмүүлээд за тэгэхдээ зүүн үцээ чангалаа зүүн гойны уртгаас унаж мэдэрнэ. Гарыг кактус байрлалаар авъя. Маш сайн хоёр талын хооронд нь авч чаддаг. За ингээд нурууны доод өвдөлтөө үгүй. За хэвлэгээ сайн чангалж мэдрүүш. Энэ дээр л хит урагшаага ингэж орж ирэх юм бол яг ишээ өртнө гэсэн. Энийг татсан хэвээрээ дээш яваа тийм үү? Энэ сэр нурууг. Тэгэж ингэж байгаа гэсэн. Нэг гараа дээш нь өргөж аваад уртаа буулгалаа. Баруун үлийг баруун тийш нь алхуулад. За баруун гараа дээш нь өргөлөө зүүн гараа дурж байгаа.
Иймээсээ өсгий рүү зүрх орж. Гүний уртлаас оношмгүй хөвлөж чанга турж байгаа зүүн гар ихтэй юуны булчингаас уллаа. Хоёр гар газар тулж байгаа гөрүүл байдал орох чинь. Хоёр гар тохоогоор газар болгож болно. Зүүн хөл нөөдөг газраас хөндөй зүйтэй. Хайш явахтай. Доош. Цээж ингэж нээж өгнө багшаа. Тэмүүлээ зүйтэй маш сайн. Дөрөв. Нэг гарыг тулаад биш нүгэлөө үлийг хошин татаа доош харсан хол арслаа. Атаа. Үлийг татаа. Ороо. Нэг доош харсан нохой барилаасаа үлмийн дээр гараад хоёр тал руугаа биеийн хажуу талыг сунгал хоёр өсгийгөө баруун тийш. Нуглаад өдгөө нугалж байгаа гэдэгтэй. За эсрэг талдаа зүүн талд. Өдгөө нуглаад нугаараа хотож байгаа. Биеийн хажуу талаа сунгаж байна. За эндээсээ хоёр тохоо газар буулгаад долфин байв. Доош харсан нохоноос хоёр тохоо газар. За тий хоош хоош. Энэ цээж юм маш гоё нээж өгдөг. Хүлийн артлын сонголт бүр илүү сайн орно тийм аа. Зүйтэй тохон дээр идэвхтэй түлхээд харц доош. Харц хоёр хүлийн завсаар хоош байгаа. Энийг сайн түлхээд маш сайн. Хоёр. Нэг за доош харсан нохоо орлоо. Гарыг тулаад хөвлөгийг мэдээ. Зүүн хөл ордоо ирэл. За сэний долфин байвал бас их тустай. Би яа гэсгийг бүхэлдэн сонгож байгаа муруу гой суллна. Сэр муруу гой нээж өгнө хоёр гарыг дээш нь сунг. Хөвлөгийг мэдрээд баруун хөлн дээр идэвхтэй доош оромж өгөхгүйгээр баруун хөл таны ингэж доороос нь түлхээ дэмжиж өгч байгаа мэдрэн. Тэгингээ баруун үзгийг чангалаад баруун хөлний уртлаа сонгож зүүн хөлний идэвхтэй газрыг тавьж. Амсгалахтаа дээшээгээ тэмүүлээл нурууны нугламууд хоорондоо зай гаргаад гаргахтаа сэр нуруугаа илүү нээж өгөх юм гэсэн. За саний байлтай жоохон байна. За. За энэ тачаал ахгүй гэж мэдэрч чадж байна. Гайгүй наа. За гараад тийш нь сонгол. За гэхдээ зүүн хөлөө жоохон гадна тийш нь болгож байгаа баруун гарыг газар тулж байгаа. Хөвлөгийг татаад өгцгөө чангалаад баруун гойны урдуур илж байгаа сонголт юм дээ. Дөрөв өсгий рүү өгцгөө. Гурав. Хоёр. Нэг маш сайн суулаад харц доошоо. За гөрүүл байл хоёр тохоо газар. За тэгэхээр зүүн цамны дотор талд үүдчихнэ. Төрөн өвдсөн. Төрөн хөлөө нөгөө өгзгөрүүгээ
татхад өвдсөн. Одоо энэ өвдөлт нь бол тэрний ажид гайгүй. Биш яах вэ? За, үрийг биедээ хадгалахгүйгээр амьсгалаараа тэр хэсгээ суллаж байгаа мэдрээ. Үнэхээр бүр боломгүй бол тэр байдлаас гарч хит хичээхгүйгээр хийгээрээ. Боёо. 1 2 гарыг туллаа. За, банз руу орлоо. Хийгээ татаараа хөлөө хойшлуулаа. Яа, банз нь 5 амьсгал барь шүү. Хар сүлийн хөмлөөр хөвлийг чангаллаа. Ишээ түлхэж өглөө. Жоо уурагш. Манай ишээ түлхээр энийг алдахгүй шүү. Гарлуу итгэдэг. 5 4 хар сүлийн хөмөөрөө ишээ хотоож явахгүй түлхээрээ маш сагуураа. Ой, зүг чангалаараа хойоо. 1 2 өдөг буугаа доошоо сунаалаа. Урсаад могоо. За, тухай газар байрлал. Доошоо хөвтөж. Оо, сайн хөлж хагас сүнэхад доо сүнээ дууссан юм ш. Дахиад сүнэч. За, банзаасаа. Хоёр өдөг булаа. Мөр бугууг даваад ууршлна. Оо, маш сайн, маш сайн. За, ингэж байгаа л бүтэн модог болно да. Гар бие даадаг болоо л юм. За, 10 удаа могоо явна. Гэхдээ хит дээшээ босхгүй. Гол нь тоогоо авчаа цээж гоё нэгээл гарныхаа хүчээр үнтэй. За, 1 2 мөр чихнээс сулхаа мөрөө суллаа цээжээ нэгээл 3 зүт гараа давхар ажиллалаа л 4 байсан. Нэцэлж 5 тоогоо авчаа ган дээрээ төсөж босоор нуруугаа авч гараа цээжээ нэг гэсэн 7 жижигхэн босч бол 8 9 10. За, буугаад. За, доош харсан нөхөр. Хийх татна. Доош харсан нөхөр зүгээр суган гарах газар хүрч. За, дахиад ослын байрлал. Тохоог тавиад зүт. Хойш хөлөө улайг бүтэн газар хүргэх гэж. Зүт ташгаар дээш нь хоош нь. Хөлөө артлыг бүрсэн суугаад маш сайн. За, хоёр өдгийг тавиад хүүхдийн байрлал. За, тийш өндөж босоод ирвэх юм байна. За, байрлал тавиад хийжилж байна. Ирвэхээ чинь Суудлын ясны дээр суугаад үзээ. Махаа бүр хоошно. Гавжуул хэрцэн газар руу өрөх гэж байгаа юм шиг. Тэгээд үсхийгээ л хөвлөө ортуулаад хоёр хөлийн улыг ном дийлгэж байгаа юм шиг. Дийлхий гэж. За, ингэ шагаа дээр өвдөлтөө. За, та. дээш суугаад. За, удаа.
ч юм бол тохоо таарна. Хэрцэн арц гэрлийн булчинг чангалаад үцэг гуяа чангалаад хоёр гуяг болон бүр газарлаа ортол. Хоёр хүлийн бол хоорондоо идэвхтэй түлхэлцээ. Тухгүй хаана тухгүй байна. Гой гоё янтаж Гоё юм. тий. За хоёр хүлээ зайлаа сурлаа. За дахиад хажуугаас сонголт. Хоёр хаг дээшээ сунгаад зүүн ангийнхаа зүүн талд тоогоор нь байрлуулах газар. Ташааны харалтаа. Хохоо ташааны харалтаа. За тэгээ баруун ташаад доош. Газарлуу дарж. Маш. Химлэгийн чангалаараа ийшээ тоо. Ийшээ илүү нөө ийшээ илүү сунж. Ийшээ. Доош гал. Тийм. За үз. Амурын дээш нь хоошны хүлээ. За зүүн хүлийг жийж болно эсвэл байрнаа тавьсан ч болно. Баруун хүлийг жийж болно байрнаа тавьсан ч болно. Зүүн хөлөө асуулын энэ дээр бичсэн ч болно. Энэ жийсэн дээр. За зүүн хүлийн улаан дотор талтай. Хүүхэд бөөлж байгаа. Тэгээ ингэж хоошоо ингэж бүхтээж авахгүйгээр нөгөө суудлын ясан дээр суугаад байна. Аль болох дээш нь тэгээ цээж рүү нааж өгсөн. Ингээ барих юм уу? Ингээд яасан ч болсон татаагаар наач болно. Ерөнхийдөө нөгөө татаа байл шиг өгцөний арт талаас унж байгаа л гэсэн юм шиг. Аль болох дээш нь өргөд өөрлөө гарт. Йоо. Дээшлүүлэхээр ийшээгээ сонголт ирж байгаа шүү. Дээшлүүлэх хэрэгтэй юм тийм. Дээш нь цээж нь хараад.
дахиад жоохон дээш. Өөрлөө унаагаад цээж байгаа. За эргээхээ байрлалаасаа хоёр хөлөө дээш нөхөд. Эргээхээ байрлалаас Байрлалаа орсон гэж байгаа. Хоёр хөлөө дээш нь цээж байгаа гэдэг ордог. аа. Юу дахин лөө. Баавал Хэр дэш нүрэх аль чадхаар бол хүүсний харалтаа ч юм уу гэж бодлоо. бүр доороос нь барьчихгүй юу? Аа доороос нь дотор талаар нь оруулаад байсан бол. Ингэж. Аа за. Маш. За зүтэй хөвлөж хангуус томд. Ахаа. Хоёр. Нэг сулаад. За хоёр хөлөө урагшлуул юм diamond shape хэлбэрт болов. Тэгээд доошоо урагшаа хөвтөнд нурмаас унгаад хоёр гараа хөлнийхөө дотор талаар ингэж оруулаад за тухайн хөлний дээр тавьж болно. Яа энэ байрлал стресс алхам төл маш гоё тайвшруул. Хөлний дотор талаар цавь руу өвдөөний дотор талаар сунж байна. Энэ тал нь сунж энэ чинь яачгүй. Энэ тал нь өвдөгний дотор талтай л жоохон таталтай байна. Шаганаас дээш ингээд өнд өвч бөөлөө явдаг дотор тал юм. Яг юм сонголт гэх сонголт биш нэг сайн юм байна. Тийм ээ. Тийм тэгээд юм зөөлтэй талтал гэж үзэж. Үеэр суллаа. За дэш үнтэй. За матны хоорондоо соогоос. Үгийг нуглаа. За их хаас өндөөсөн байрлал. Хөл ташааны хэмжээний цантай. Хэллэгээ татаж мэтрээрээ хэллэгээ хоошин татаа. Хоёулаа мөр зүрх бүр гоё зихтэй явчих шүү. Одоо тэр корыг ажиллуулж харсуулах хүмүүд нурууны доод үдээр ачаал хөхгүй гэдгийг ингээд байнга санах хэрэгтэй. Нэг хэсэг бол ингээд цээж ийнэ хатаа гэдэг дүүсэн шүү дээ. Аюул бүгдгээр тийм байсан болохоор одоо тэр корыг ажиллуулах нуруугаа асуудалд оруулахгүй байхаа мэдэрч юм гэсэн. За хоёр гар доош нь өвдгийг нуглаад хөшөө бүтэн тангал. Хүлээ артлаа бүр илүү сайн. Сумаад. Хоёр хүлээ арт шилбнээсээ барьж аваад. Цээж нээж аваад улам мөрдөө оршлуулаа. тухайн уршиг рүү ордог. Биеийн жигээ урагшаа уран мод хөндлөлөө. За тийш хагсан байлаа. За баруун тал руу. Харч. Гэдэг. Үлний баг зэрэг дотгошоо, үсгийн баг зэрэг дотгошоо. Таж хэр зайт холцоо. За үлний баг зэрэг дотгошоо. Яагаад
алдлаа. Оёг чангалыг хоёр хөл идэвхтэй чанга үзэг чанга хөвлийг дадаад ахар сүлийг хумаа. За цээж гоё нийгээд хоёр мөрийг суллаа. Анс хоёр гараа дээш нүрглөө. За урагшаага ханруу түлхлээ. Ганы хаалгаар гой чанга хөвлий чанга хоёр гар газар буулаа. За эндээс зүүн гар нүргийнхээ харалтаа доор тулаад баруун гарыг дээш нүрглөө. Зүйтэй маш. Ороо. Хоёр. За зүүн гар баруун гуйн дээр баруун гар зүүн гуйны дотор талд очлоо. Ургийнхаа ардуур явж байгаа. Ардуур явж байгаа гуйныхаа дотор тал. Ингээс улам бүр цээж ийнэ. Ташаага доош тулш. Хоёр ташааны шугамд гэхээр. Би хажин мөлмөр уурагшин төвлөрөл. За харц буцаад эсрэг гал. За ингээд хүзүү гарныхаа дагуу мөрнийхөө дагуу харж байхад за шилээд байгаа юм шиг боловч давхар хүзүүн дээр сургууль харж байна. За хоёр ташаагааны шугамд байх юм чинь аа. Цээж нэгээд хоёрыг чангалаад ганцлаа гаргахтаа хоёр тохоо газар болох юм гэж. Зулаа доош газар. Цээж нэгээд хоёр хүлийг доошлуулаад малаа санаа байрлаа доошоос үл. За ингээд наад хараас сууч. Дайр их байрлалаар доошоос сууч. Би бас бүр доошоо малаа санаараа суулгах хичээсэн. Бай санаагүй юм санаасаа гэж. За ингээд суулаа. Хөвлөе татъя. Цэжээ дийшлээ. Ингээс баруун тохоогоор баруун түн дээрээ тавиад зүүн гараа. За гоёо мэдрээд байгаа. За эсрэг талд. Хөвлөе мэдрээрээ, гоёо мэдрээрээ. За хоёр гарыг өвдгнээс дээшээ дөрвөн ирээд газар тулаад ингэж туллаа. Сууж байгаа. За дээшээ баруун мөрөндөө хүрээ хоошоо гар. Ахаар сүлийг хүмүүс доошоо сууж. Зүгтээ эсрэг талтай. За буцаад малаа санаа байрлал хоёр гар тулж байгаа. Ерөнхийдөө доош орооны явлан мод ингээд явж байгаа болохоор яг гидихгүй байсан. За
эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн өөрчлөлт, цэвэршилтийн хам шинж, зааврын бүр дасгийн байрлал бол маш олон аж тустай. Ерөнхийдөө арцгийн дээшлэгтийн тусаа хэмжээ бүгдийг сайжруулж байгаа гэсэн үг. За эндээс 100 гаруй газар туллаа, баруун гар дээш нь өргөж байгаа. 2 гарын нурууны харталт нь илүүхий байрлал. За хөлийн градус арай их матгшаа баталсан, жоохон батгшаа. Араа өгөх татгшаа юм байхгүй. Энэ болгон чинь юу вэ? Сэж нэгдээл. Ямарны хавд бид тэгэхээр доошо бүтэн тохиосон байлаа. За байлгаа чилчихвээ. Шилтний хавтлаас байна. Бүрсэн. Жингээ урагшлуулаа. Яа гонуулаа. Хөшөө суугаа. Өвдөлтөндөө. Толгоо тухай өвдөлтөндөө. Бүтэн суух юм. Өвдгөө тэрвэрээ сон. Өвцөг газар хүрэхгүй. Ингээд сууж байгаа зүгээр ингээд. Ингээ харахад амархан юм ямар асууж байгаа юм шүү дээ. Хэцүү байгаа. Харин тийм. Унчих гээд. За хашаа асуулаа. Атаашаа. Тохоо. Тохоо яг нь Хоороо газар талаад нэг спинкс байл. Тэрийг одоо монголоор яадаг лээ. Зүүн. Хоёр гарын хоорондох цай юмшгүй. Мөрний харалтаа дурггүй. Цээж нэгээд өгцгийг чангалаа цээж явах мөрийг сул. Хаар цаг чигээр урагшаа хит гэдэг. Үнэхээр нурууны доор үүдэлтэй. гизээ чангал нөгөө өвзгөө чангалахаар гайг. Нуруу өгж байгаа хүүхэд байрлал энэ байрлал хоёр тухтай хэдийх юм болох бас ирүүлээ байрлал ерөнхийдөө ойлгож байгаа. Нуруугаа автыг амраах тэгээд байрлалууд хийлээ. Хажуугийн сонголтууд нь нурууны хөдөлтийг ингээ багасгах. Гэтэ хоёулынх нь шалтгаан хит тэгж хотойсон. Корпч байгаа ажиллуулах урагшаагаа ингэсэн тэрнээс үүдэлтэй гэсэн үг ингээд ийм байдлаас ингээд ийм ч юм те. Тэгэхээр ийм л байдлаа яг зөвөртэй энэ хит чилжээ гэж байгаа л ерөнхийдөө нэлийн чилсэн л байгаа. Хүүхэд байрлалаа амраагаа. За гихтээ бол байрлалуудыг 5 минут одоо энд ингэ байж бол хүүхэд байрлалтай 10 минут байж бол happy baby гэдэг дэш хараад хөлөө тэрвэрдэг байрлалтай 10 минут байж бол юусаа 30 минутанд 3-4 хүн байрлал хийгээл нуруугаа маш сайн гэж суллах хэрэгтэй. Хүзүүний дасгалын мөнгө нэг талдаа 5-10 амсгал хийгээд нөгөө талдаа хийгээд дахиад тэр хийсэн талдаа хийгээд юусаа 2 хүн хөдөлгөөн ингээл 20 минут хийж ингэж суллах. Чангарсан нуруу чангарсан хүзүүн дээр. За гараа
Улмаас нь харж. Ингээд илэрхийлээ. Тэгээд бүр өвдөхийг газар шаланд хүрэх гэж байгаа хэвтэй. Гэтэ бүх юм сул. Бүх юм. Өөр гар чинь өөрийнхөө хүчээр үлээж юм доош нь төлж байна. Beginner mindset гэдэг хоёрын багш нар бас их ярьдаг. Өөр салбарт ирж ярьдаг. Ялангуяа йог хийж байхдаа тэр beginner mindsetтэй өөрийгөө байлгах нь маш чухал гэж үздэг. Бартахгүй, өөрийгөө хүчлэхгүй, яг л ансурж байгаа юм шиг бүхий л байрлал хийхдээ яг л тэгж мэдэрч. Тэнийг бас нэг шанхан шат хизээд зүг байдаг гэж хэлсэн байдаг. Тэгэхээр нөгөө л хийдэг ерөөхөө байрлалуудаа хий, нөгөө хийдэг happy baby, нөгөө хийдэг өхөр мөр байрлалаа хийсээр л ахан шат бол одоо хизээд зүг одоо ялангуяа бид гар дээрээ тогтож хайнцтай хийхээс илүүтэй арцыг ташааны үе хатан байдал, хөлийн артлын үе хатан байдал, за арцын дээр ихнүүдийн цусан хангамж, эмхтэн талаас эдгээр рүү чиглэсэн ахан шатны байрлалууд хизээд маш тохиромжтой байдаг. За зөвлөн суллаа. Хоёр өвдгийг тэрвээ. За эндээс зүүн хөлийг газар руу шүлэн чигээ баруун хөлийг мушгил. Баруун гараа алдлаа. Толгойгоо баруун хөлөг хөлөг. За бисуллаа. Бой тайшуулаа. Бүх хэсгээ суллаа. Хэд хүчлэхгүйгээр би энэ хаана ирж чинь тэр хүртлээ л өмсөл. Баруун гарыг дахин жоохон дээш хөлөөр баруун сууны уртлаа талаас өгч. Тэр эмэгтэйчүүдэд гөрөлц хөдөлгөөн, за өндөвч, өглөөгөө давсаг, бөөр, сарын тэмдэг. За гол асуудлууд эдгээр тойроод байдаг учраас арцыг нээсэн байрлал, мушгаа байрлал ерөөсөө дандаа зөв байдаг. За зөвлөн бац. Аштанга йог гэдэг дээр юм байрлал ингэж амар ахмад байхаа. Байхгүй шүү. Даунлоад дээр л юм. Айгуу тийм зарчимч. Тэгээд анх йог хийжсэн хүмүүс чи эрэгтэй хүмүүс байгаа байхгүй? Эрэгтэй хүмүүс үссэн юм. Оо тийм үү. Тэгээд бүр хамгийн анх одоо тэр хаанлаг яцгууртай хүмүүсийн ихнэрүүдтэй тэгээд нууцаар эмэгтэй хүнийг зөвшөөрдөггүйгээр тэгээд тийм лаг хүмүүсийн ихнэрүүд л йог хийдэг. Тэгж жаад хамгийн анх өдөр Кришна ачаараа тэрэн шаварсан
шар ихтэй. Тэгээд тэрнээс Европт ингээд эмэгтэй хүмүүс хийж эхлэв. Тэгээд тэрсэн юм бол эмэгтэй хүний хийхийг бүр хориглдог. Одоо номнууд дээр байгаа юу энэ асанагийн зургууд бүгд дан эрэгтэй хүмүүс ус. Яа тийм эмэгтэй хүн хийхийг хориглдог юм шиг бол тэгэл байсан юм. Тэгээд дандаа нэг тийм маш зарчимж хайнцтай ихтэй ч юм уу тийм байрлал ихтэй. Тэгээд одоо сүүлийн үед эмэгтэйчүүд тэгээд илүү аэробик шиг сонголт руу ингэж эхлэв. Тэгж сүүжлээ үе шатаад байна. Яа зөвлөм. Ирмэд аягүй тийм нууц цар хүмүүс идэгсэн байна. Лаг эмэгтэйчүүд. Жоо. Заахгүй энэ багш нарын өөр эмэгтэй хүн заах гэдэг заах юм байхгүй болохоор ч сурахгүй. Тийм л. Тийм тэгээд заадаг хүн байсан л юм. За хоёр өвдгийг нуулж байгаа. Баруун шаагаа зүүн өвдгөн дээрээ тавиад одоо эндээс ингэж унгаана гэсэн үг шиг. Ишгаа юу? Баруун хөлийнхаа үсгийг газар хүргээд Тийм. тэгээд дээш нь доош нь ингэж болгоод 1 2 энэ хөл уул хിവэрэ газар хിവэрэ. За. Эндээсээ чөтөж нормалаад. Ингэж. За. Энэ уруунд бас таатай. Тийм байл. Мухаа массаж. Энэ өвдгөө ингэ ташин дэлгэж. Тэгээ алдчихад байгаа. Тийм байл. За. Тэгэхээр энэ тийм татдаг. Тэгэхээр энэ явц ингээ нэг юм болж байгаа. Нэг юм болж байна. Одоо зүүн талаа хийж үзье. Зүүн тал нэг юм болох нь гайгүй. Өөр одоо хүмүүс ингэж хүрхгүй. Аваар гарын хавлгаа эндээ тусан ч болно. Тэнцвэрээ ингэж болно. Ингээд үү? Энийг ингэрээ тавиад ийшээгээ тэр баруун хөлөө уул газар хүрэх хүн бас цөөхөн. Жоо. Одоо жим өдрөөс чадахгүй багтах чинь. Нуруунд аягүй ихтэй. Энд нь гацчихдаг байх та. За нэг Энд л гоё юм. удаа 20 удаа гэж нэг тал. Энэ яриа дээр юм. Тийм. Баруун хөлөө жоо өөрлөг боолтол. Энд юу ч болохгүй гэхгүй. Тийм байлаа баруун тал тийм асуудалтай байгаа л асууж байгаа. Одоо бүхэл байрлал юм юу ч болохгүй байгаа юм шиг хийх ёстой хана шүү дээ. Ер нь би ингээд юу ч болоогүй юм шиг л баймаар. За хоёр өдөө тэгэр. Тэгээд эргүүл нурууны халаад Хоёр тийш нь. ингээд тойрог. За яг нэг олон За. За нэг талдаа 7 игээд нөгөө талдаа 7. Хамгийн өөртөө гоё тааламжтай байна. Таатай. Гоё. За бас өмнөөлжсэн. Тэр хэсэг чангарчаад тэр хэсэг рүү цусан хангамж очихгүй байна гэдэг чинь өвдөлт гэж үзээд байгаа. Яг биологи талаас нөгөө далд хумсч маш аль өрөмрөд байгаа шүү дээ. Сэтгэл дотор хүссэн бодолтой хамаатай. Тэгэнгүүт тэр хэсгийн цусан хангамжийг сайжруулах гэсэн. Одоо энэ тойрог энэ хөдөлгөөн чинь тэр хэсгийг аюул сайн нурууны доод үе дээр ээл үед тэр хөдөлгөөн мэдрэгч байгаа. Тэгэхээр завир багаснаар л цусан хангамж их очиод. За хоёр талдаа 7 хийгээд дээшээ савлж байгаа босоод сул. Босоод л
хийн дасгал гэдэг. Аа за. Хийн 3 удаа хийн. Эхлээ өрөөгөө ингээ хатгадаг. Ингээ тавьдаг. За дараа нь нэлээд давж чаддаг. Эхлээ жоохон хүчтэй дарж явж байгаа. Цэжний голоос шин хүчтэй явуулаад. Энийг бас нэлээд дараа. За тэгээд эсрэг хамраад байгаа гэсэн. Зүүн гараараа баруун хамрын хөвд тааж таажаад энэгээр авлаа. Энэгээр гаргана. Тэгээ энэгээр авна. Надад шууд наас өөр байгаа. За тэгээд дахиад гар урдаа ирж байгаа. Энгийн нөгөө талдаа ингэж яв. Энийхээ дараа авлаа хатгалаа гаргалаа сууллаа. Авлаа хатгалаа гаргалаа сууллаа 3 удаа хийгээд дахиад ихнээсээ нэг 3 тол явуулсан. Арц нэрэл юм болж байгаа мэдрээ чангалаарай. Хинтлийг мэдэрч чангалаарай. Даалын хоорондох булчин чангалаар цээжийг нэгээд нүрийг сууллаа. Ихтэй нүдэн анаад хөвтөж яхад нь сонсогдох утсан. Чихэнд нь орж иртэл тэгж ирдэ шүү дээ. Цээжийн твист нэрээ багш нэрээ. Нүр нэг булчинуудыг сууллаа. Нэг удаа гүнзгий амсгалаад. Хоёр гар урдаа ирлээ их явдаг. Хатгал. Хоёр гар өвдгөн дээр татаад. Гар урагшаа хүчтэй явлаа. Зүүн гарын 7 орноор баруун амрыг дараа зүүнээр амсгалаад. Хоёр гарын урдаа авчраа. Дахин өвдгөн дээр. Баруун гараар зүүн хамрыг дараа баруун гараар салаа. Зүүнээр гараа.
9 өдрийн дасгал 3 удаа хийе. Амсгалаад 2 гаруй өдөртэй. Аваа тэгэлээ. Аваа сүүлийн удаа л бүгдэн зүтгэлээ. Бараан нөхөй дардлаа зүүн гараар. Амсгалаа. Амсгалахдаа нарны гэрэл цаан пранай нэрхий видео үзлээ. Амсгал гарахдаа хар өнгөөр төрсөлжүүлэн видео бүхий сүрэг зүйлсээ гаргаж ирж байна. Амсгалыг айлуулахгүй үнцгий чадлаараа автаа. Нургаа хэсгээд ирүүгээ баг зэрэг доошлуулах амарсан зэ. Хоёр гаруй өдөртэй амсгалаа. Гараа тэмүүлээ. Аваа татгалаа. Гараа тэмүүлээ. Аваа. Гараа. Хоёр гараа хүүсний нүхний хадалтай. Эрхийн өмнө нийлүүлээ. Тэгш агуулгах байрлал шинжилт. Гарын байрлал. Анзаараад. Баян бодлоо анзаараад. Бидний биеэр 72,000 сүнг асуудал, нервийн судлал байдаг гэж үздэг. За тэдгээр хамгийн том хурцлын зэвүүдийг 7 хүрд буюу 7 чакра гэж нэрлэдэг. Аливаа нэг хүрдний үйл ажиллагаатай холбогдоход тэр хэсгийн холбогдох идэр хитнүүд өөрчлөлтөд сэтгэл санаанд өөрчлөлт нөлөө ордог гэж үздэг. Бидний зүү тавьж байгаа зүүн Монголын систем бүгдний энергийн гүйцэлтэй холбоотой. Тэгэхээр энэ 9 өдрийн дасгал нь биеэр гүйж байгаа бүх энергийг цэвэрлэдэг гэж үздэг. Бид хийх юмарснаас цусна. Судсаар цус гүйж байгаа адилхан бидний биеэр бүтэн хий гүйж байгаа. Тэр хий аль нэг газар хямарснаас болж стресстэй өвчлөлтөд уурладаг. Янз янзын зүйл болдог. Тэгэхээр тэр хийн тасгал.
биеэр гүйж байгаа хийг эрүүл байлгах, энд тэндээ гацхгүй байлгах, тогтвортой байлгах. За тэрийг хариуцсан хийн дасгал гэж үздэг. Тогтмол өдөр бүр хийж татуулснаар маш олон нөлөөтэй буддизм 9 үеийн амьсгал